Эвлүүлэг бол DaVinci дээр хийвэл ер нь зүгээр. Гэхдээ DaVinci жоохон төвөгтэй байвал мэдээж та бүхний сайн мэдж байгаа CapCut байгаа. За 5 дахь аппликейшн болохоор энэ Flippa Clip гэсэн юм амар хөөрхөн аппликейшн байгаа. Энэ бүр амар хөөрхөн. Сайн байцгаана уу? 2 дахь бичлэгээрээ уулзж байна. За энэ бичлэг маань жоохон товч байх болно. Яг ямар аппликейшн байгаа юм бэ гэдэг дээр илүү төвлөрж ярина. Яаж хэрэглэх нь бол угаасаа тодорхой. Тэгээд YouTube дээр ч гэсэн зөндөө бичлэгүүд байдаг юм чинь. Би нэг аваад дагуу байгаа. Дагуу ч гэжтэй нэг 2-3 сар бол болцсон. Бараг 4 ч юм уу. Тэгээд яг утасшгүй байнга ашигладаггүй. Яг хэрэг болсон үедээ яг хэрэглэж байгаа үедээ ашиглажаал тэгээ ер нь байж л дээ. iPad Pro 12.9 5 дахь generation. Тэгээд Magic Keyboard бол биш. Зүгээр жирийн юм keyboardтэй. За хамгийн эхний аппликейшн бол Logo Maker. Logo Maker-ыг ашиглаа яг үнэгүй логонууд бүтээх боломжтой. За жишээлх юм бол хамгийн дээдлийн болонд нь харагдаж байгаачлан үнэгүй ийм темплейтүүдийг ашиглаад за яг энэ үгний солиод ингээд хийх боломжтой. За доош нь гүйлэхээр ийм төлбөртэй аппликейшнуд байгаа. Энэ төлбөртэйгөөс та бүхэн харж байгаа дайлдвартайгаа ашиглаад хэрэглэх боломжтой. Тэгээд эдгээр бүгдээр нөгөө зохиолчийн эрх мэрх гэдэг нь яг төлбөрөөрөө төлөгдчихөж байгаа учраас ямар ч асуудалгүй, дараа нь ямар ч асуудалгүй гэсэн үг. За Logo Maker ашиглаад ер нь компанийнхаа байгууллагын сурталчилгаа ер нь янз янзын логонд хийж болно шүү дээ. Тэнгүүдээ Facebook дээр зар оруулаад одоо жишээлбэл ингэж оруулаад лого хийн, лого зохион, лого хийж өгнө гэж ийм дараа тавиад тэнгүүтээ ер нь үнэ нь бол янз янз байдаг. 25-аас эхэлдэг юм байлээ. 25,000-аас компаниас хамаараа 150 ч гэдэм үү, тэрнээс дээш байх боломжтой. За хоёр дахь аппликейшн бол зурах аппликейшн байгаа. Тэгээд энэ зурах аппликейшнийг ашиглаад та нар ер нь хүссэн зураг бүтээж болохоос гадна за би өөрийнхөө яг жишээг дурдах юм бол яг энэ зургийг би нэг аппликейшн хөгжүүлэлтэн дээр зориулж энэ iPad-н дээрээ зурсан. Тэгэхээр аппликейшны хөгжүүлэлт биш нөгөө аппликейшны постэр хийх гээд нэг компани тэгээд бас iPad-н дээрээ зурсан. За жишээлбэл энэ байна. Энд чинь гар утасны аппликейшн болохоор яг гар утсан дээрээ логог нь хийсэн байсан. Тэгээд тэрийн төр дарчлаа. За одоо та бүхний харж байгаачлан яг энэ зүүн талаар нь дүүрэн ийм brush, size ер нь харандаа гэх мэтчлэн юмнууд нь байна. Ер нь ийм зурх аппликейшн ашиглаад янз янзын сонирхолтой зургууд зурж болно. За тухайлбал Instagram дээр Sara Amber гэж бичээд харцгаая. Энэ бол манай найз миний мэдхийн маш олон жил зурж байгаа. Тэгээд өөрөөс нь зөвшөөрөл авч аваад өөрийнх нь профайлыг оруулж байна. За тухайлбал энэ зураг гоё яагаад. Тэгээд та бүхэн ч гэсэндээ өөрсдийнхөө сонирхлоор ер нь ямар төрөл жанраар зурх туртай тэрнгээрээ бас ингэж зурх боломжтой. Гэхдээ Sara-гийн хувьд бас ганц iPad гэхээс илүү маш олон технологиуд ашиглаж зурдаг байхаа. Би тэрийг бол нэрээ асуугаагүй юм байна. Одоо энэ картаа. Вау. Зүрл вау. Гоё зурдаг хүн байгаа. За энэс гадна тавилгаан зураг төсөл зурдаг бас нэг найз байдаг. Тэгээд галт тогооны зураг зураад 9 сарда 2,500,000 авдаг гэж байсан. Тэг өөрийнх нь профайлыг оруулахыг зөвшөөрөөгүй болохоор та эдэд нэг үзүүлэхэд ер нь YouTube дээр тэгээ ер нь нэг иймэрхүү маягаар зурдаг гэж ойлгож байна. Яг sketchbook-ыг бас ашиглаад sketchbook дээр хамгийн нэг том давуу талуудын нэг нь яг өөрийнх нь зургийг оруулаад дээр нь одоо зураад явчих болтой шүү дээ. Тэгэхээр жишээлбэл энэ галт тогооны эсвэл том өрөөний ийм хэсгийн зургийг аваад дээр нь ямар тавилга яаж оруулж ирвэл зохих вэ гэдгийг ингээд зурчиж болно гэсэн үг. За тэгэхээр YouTube багшаасаа сураад цалинжиж болох нэ. Гуравт нь бол нөгөө эвлүүлэг. Эвлүүлэг бол DaVinci дээр хийвэл ер нь зүгээр. Гэхдээ DaVinci жоохон төвөгтэй байвал мэдээж та бүхний сайн мэдж байгаа CapCut байгаа. Энэ бас амар амархан аппликейшнтэй. Тэгээд
Ер нь энийг бол баг мэдгүй байхгүй хаа. Тэгээ ер нь амархан одоо жишээлбэл ийм богдхон рилүүд хийчихэд бол маш хурдан янзлан таны цагийг ч бас хийнэ. Тэгээд рилийн үн бас янз байгаа. Энэ дээр бол яг тэг гэж хэлэх боломжгүй байна. За Miro гэдэг нэг юм аппликейшн байгаа. Тэгээд энэ Miro аппликейшн нь болохоор миний харсан мэдэх хамгийн амар аппликейшнуудын бас нэг юм болов гэж бодсон. За Miro өөрөөр онлайн самбар гэж бас хэлдэг. Тэгэхээр зүүн талын хэсгээс яг юунд зориулж ямар хөө темплейт сонгох вэ гэдгийг харж агаад ингээд доош нь гүйлгэж байгаа сонгож болно. За үүнээс гадна ер нь үнэтэй ийм төлбөртэй бас байдаг. Гэхдээ яг одоо харуулж байгаа энэ темплейтүүд бүгдээрээ үнэгүй. За жишээлбэл өөрийнхөө талаар илтгэлийн үеэр танилцуулах шаардлага гарвал иймэрхүү форматаар бас танилцуулбал арай сонирхолтой. Ер нь харж байгаа хүнд нь тайлбарлаж байгаа хүнд нь аль алинд нь сонирхолтой. Жишээлбэл энэ дээр өөрийнхөө нэр, сонирхдаг зүйл, хобби, контакт гэдэг юм уу тий ер нь иймэрхүү зүйлийн талаар бичиж болж байна. Зөвхөн өөрийнхөө талаар бусад өөр зүйлийн талаар яг ийм форматаараа бэлдэх боломжтой. За одоо гүйлгээ дахиад харвал ер нь ажлын план бас гаргаж болно. Ер нь ямар хуу байдлаар явах вэ? За жишээлбэл энэ баг нь яаж ажиллах юм, нөгөө баг нь яаж ажиллах юм гэдгийг одоо хуучирсан PowerPoint дээр ажиллахаас илүү энэ Miro дээр ажиллавал бас сонирхолтой ах баха. За гурав дахь нь дахиад нэг ийм формат сонгоцгоё. За энэ форматаар жишээлбэл зөвхөн ингэж бичгээс гадна зургуудаа тавиад тайлбарлчих бас болно. Жишээ нь одоо хууль тайлбарлах аргаар л да. Тэгвэл үндсэн хуулиасаа ингээд тавиад тэрийг ингээд зургаар тайлбарлаж болно. iPad-ны давуу тал нь мэдээж зураг хаанаас ч яаж ч татаад ингээд шууд тавьчих болдог. Шууд чирээ тавьчих болдог. За гэх мэтчлэн иймэрхүү темплейтүүд ер нь их бэлтгэлд маш их ашиглагддаг. Тэгэхээр энийг их бэлтгэл дээрээ ашиглаад бас ер нь зархаас гадна өөрсдийнхөө хэрэгцээнд хичээл, ажил ер нь хаач ашиглах боломжтой. За Miro-гоос гадна бас ийм сонирхолтой өшөө иймэрхүү аппликейшн байвал доорх комент хэсэгт бичиж үлдээгээрэй. За энэ удаагийн дугаараараа нийтдээ 5 аппликейшн танилцуулж байгаа. За 5 дахь аппликейшн болохоор энэ Flipboard гэсэн юм амар хөөрхөн аппликейшн байгаа. Энэ бүр амар хөөрхөн. Ер нь янз янзын аппликейшн анимашн бүтээгээд тэр анимашн зарж болно. Эсвэл YouTube дээр тавиад YouTube-ээс цалинжиж асах болно. Тэгэхээр Flipboard бас нэг сонирхоод үзээрэй. Энэ нь бол ер нь үйлдэл нь маш дайчгүй, хэцүү биш. Олон төрлийн юм дотор ингээд толгойч эргээд байхгүй. Яг зурсан зургаараа янз янзын хүүхэлтэй бас хийж болдог. Анимашн чинь ер нь төлбөрийн хувьд бусдаасаа арай жоохон өндөр төлбөр авдаг юм билээ. Янз янзын яамууд бол ийм аппликейшн дээр суурилж мэдээлүүдээ төлхөө өгж байгаа юм шиг надад санагдтiin. Тэгэхээр яамдуудтай бас хамтраад гоё сонирхолтой хэрэгтэй ийм мэдээллүүдийг төгөөх зорилгоор анимашн бас бүтээх юм боломжтой. За өнөөдрийн үед маш товч тодорхой байсан болов уу гэж бодож байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Тэр баяртай.